Өглөөний минь. За Монгол жолооны үнэтэй хүмүүс ирхэн за Солонгос жолооны үнэтэй болсон бэ. За бичлэг маань ингээ парти нэг маань орж ийн. За би өөрийнхөө байгаа газараас за ингээ том гуанжур яваа тэндээсээ дахиад наажур явж очиж шалгалт өгсөн байгаа. За наажууд одоо шалгалт өгч таарсан би өөрөө чолоо намд бүст байдаг учраас за ингээ шалгалт өгөхөр ингээ автобусанд суугаа хөдлөө явсан байгаа. За наажуур ингээ явж ийн гэсэн үг. За одоо ингээ энд ингээ замдаа ингээ явж байгаа хэсэг байна. За ингээ наажуу шалгалтын газар ирсэн мэ. За энэ болохоор ингээ биеийн одоо шинжээ гомсаа гэдэг эрүүл мэндийн үйлчлэгний хэсэг харагдаж байна. За энэ хүмүүс одоо яг бүртгүүлэг тэр заал нь одоо ингээд энэ тал нэлийн хүн ихтэй байсан. Ер нь ажлын 5 өдөр тавууланд нь ингээд шалгалтын тэр бол тогтвол авдаг. За энэ болохоор ингээд дороомын шалгалтнаас давхар хэдэв лээ. Дором дөрөв бүгд ингээд нэг цогцсон байт юм билээ. За би өөрөө Монгол жолооны үнэтэй учраас өвхөн дөрмийн шалгалт өгнө гэсэн үг. За пилгийн ширэн буюу солонгос хэл дээр юм англи дээр тэгэхээр энэ солонгос хэл дээр нөгөөлөх гэсэн үгээр за тэгээ яг ингээд солонгос хүмүүстэй адилхан яг л ингээд дугаараа авчраа аваад бүх юм бүртгэлээ хийлгээд заал яг бүсгэл хийлгдэг заал нь бүх бичиг баримтаа бүрдүүлээд очиход болно гэсэн үг. Бидний бүрдүүлэх хамгийн гол бичиг баримт бол за Монгол жолооны үнэлгээ за элчин сайдын яамд очиод за орчуулга хийлгээд за натраадар батлуулаад тэгж авах л одоо бидний хамгийн гол одоо бүрдүүлэх бичиг баримт гэж ойлгож болно. За тэгсэн байхад бусад бол өөрсдийнхөө одоо за гадаад иргэний үнэлэх за гадаад паспорт за тэгээд цэд зураг тийм бичиг баримтууд бас байгаа. За хэлээр орж гарсан одоо тодорхойлол гэж бас авд юм билээ. За тэгээд ийм бүх бичиг баримтыг сайхан бүрдүүлж аваад очиод за жолооны шалгалтын дээр ингээд цагаа аваад ингээд дөрмийн шалгалтаа өгд юм билээ. За энэ бол наажуу сургалтын төв байна. За энэ харагдж байгаа барилга болохоор одоо энэ Чоллоо намд бүсийнхаа за одоо жолооны шалгалт яг нэгдсэн төв гэж ойлгож байна. За наажууд байт юм билээ. За одоо ингээд дромын газар ингээд айгүй том төв газар байлээ л дээ. Бүгд яг нэг дор ингээд шалгалтаа авдаг. За энэ хоёр давхар нь ингээд шалгалтаа өгөхгүй хүлээгээ сууж ин. За би бол ингээд хүлээ сууж байгаад бас андуураад бас ингээд хоцорсон байгаа. Гэхдээ хоёр дахьт нь ороод шалгалтаа өгсөн байгаа. За одоо ингээд хүмүүс ингээд хүлээж ягаад за ороод компьютер дээр шалгалтаа өгд юм билээ. За би ингэж жолооны шалгалтаа өгөөд за гараад ирсэн байна. Тэгээд амжилттай тэнцэхнийхаараа за ер нь бол би нэлээд бэлдэж яагаад очсон л доо сайн шалгаж байгаа. Ер нь бол хол байдаг учраас яг нэг удаагаар тэнцэхгүй бол олон дахин яваад чадахгүй. Тийм учраас очиод ингээд за дөрмийн шалгалтаа бэлгийн ши юм өгөөд за ингээд солонгост бол 60 оноос дээш авсан тохиолдолд ингээд тэнцдэг. Гэхдээ 60 он бас чангалдаа энэ асуулт аяг их байдаг учраас за богино хугацааны аяг богинохон байдаг учраас газ бүлээ явах бол бас тэнцэхгүй магадлал өндөртэй. За тэгээд би бол 80 оноотой ингээд дөрмийн шалгалтаа амжилттай өгөөд тэнцсэн байгаа. Би бол энэ 25 оны баг бичлэг байх 24 оны 10 сарын бичлэг. За тэгээд парти 2-ыг оруулах болон та нар оруулах юмар байл парти 2 гэж бичээрэй. Би илүү болоо өөрийнхөө яг ингэ туршлагаас оруулсан яг яаж тэнцсэн талаараа оруулах болно баярлалаа.